За сайн байцгаана уу. За энэ 7 хоногийн монголоор сони юу байна? Контент маань ингээ эхэлж байна. За өнгөрсөн 7 хоногт бол юу болов, ямар сони юм болов гэдэг дээр бол одоо энэ нэг охид эмэгтэйчүүдийн эсрэг энэ нэг янз бүрийн хүчирхийллийн асуудлыг илүү онцолж ярих хэрэгтэй юм байна гэсэн бодол надад төрлөө. За бид нар өнгөрсөн 7 хоногт бол юу болсныг мэдлээ. Ер нь бол залуусын тунд бас нэлээд нөлөөтэй алдартай бүжиг идрээ дамжуулсан нэг юм хоёр эрэгтэйг болвол ямар нэгэн байдлаар бол ийм бэлгийн одоо хүчирхийллийн шинжтэй зүйлүүдийг бол удаадаараа хийжсэн. Нэг удаа биш те удаа хийжсэн. За мөн нэг нь бол одоо бүр ингээд баг ажил хөтөлбөрийн үйлчлэг маягийн юм хийж зүгээр бүжиглүүлээд тэндээ реклам юмд оруулчаад тэг мөнгө төрөөс өгдгөөс эсвэл баган өгдөг байсан тухай ийм одоо нэг төрлийн шүгэл хүлээж байгаа ийм зүйл боллоо. За нэг нь бол бүр их жоохон эмэгтэй хүүхэд байхад нь бол одоо тэр алдартай инфлюенсер те одоо маш олон хүний хүнд нөлөөлдөг нэг нөхөр бол нэг ийм үйлдэлийг бол хэд удаа яасан. За зүйл болсон. За тэгээ хариу бичлэг эдэр бол гарсан. Тэрний хэдүүлээ ярина. За нөгөө нэг нь бол бас мөн ялгаа байхгүй нэг том бүжгийн хүн юм байна. Одоо би бол нэг сайн мэддэггүй мөн нөгөө бүжиг сонирхдаг учраас. За тэр хүн бол магадгүй насан туршаагүй охтуудыг бол ер нь тэр бүжгэлдэг хамтлагийн охтууд эдрийг бол оролдож барьдаг байсан. Тэ одоо чиг би хаанд хүрдэг те бас зөксгөө авиралдаг. За тэгээд хөрөнгө мөнгөний бол бас яадаг өгдөггүй ингэдэг байсан. Ийм хоёр том асуудалтай ихтлээ. За тэгээд энтэй холбоотой ер нь юу өрнөө яаваа гэдэг ингээд нэг хоёр талын байр суурийг. За гэхдээ нэг илүү нөгөө нэг юм одоо юу гэдэг асуудал дээр нь төвлөрсөн маягаар илүү ярьсан зүг болов уу гэж бодож байна. За яг хуу эхлээд одоо ингээд нэг талын байр суурь гарч ирээд те. За ингээд инглээ гэдэг ингээд хэлсэн. За надад бол ерөөсөө тэрийг сонсоод одоо хувь надад бол тэгний эргэлзээл энэ худлаа ярьж энэ дайтар гэсэн одоо тийм мэдрэмж бол огт төрөөгүй. За яагаад төрөөгүй вэ гэхээр одоо эмэгтэй хүн за ялангуяа тэр олон жилийн өмнө та бараг 10 жилийн өмнө болсон үйл явдал эдрийг ингээд зориулж ярих гэдэг бол маш хэцүү байдаг. За тэр нэг хүмүүсийн те ингээд зориуд би бол тэрийг зориуд үлдээж байгаа комент гэж ойлгоод байгаа. Түүнээс шууд яг үнэхээр тэгж бодож байгаа нь бол харьцангуй цөөх баг. Тэр үедээ хэлэхгүй яасан чи баримт чи хаана байна эдэр гэж ярьж байгаа шиг тийм амархан зүйл бол ерөөсөө юм биш те. Аль ч одоо шийдэгдсэн болоод шийдэгдэг маш олон хэргийн кейсээр юм бол энэ ерөөс их тийм төвхтэй байдаг. Тэр хүн ингэж болсон явдлыг илэрхийлэх, ахиж ярих юм бол маш хэцүү тийм сэтгэл зүйн төвхтэй байдалд хүнийг оруулсан байдаг нэг юм зүйл байна. За тэгэхээр тэр нэг ингээд нэг асуудлыг өөр тийш чиглүүлэх гэж оролдож байгаа комментатор шиг бол амархан биш ээ. За тийм комментаторт бол хавтаж болохгүй гэдгийг бол би нэг өөрийнхөө рилсээр оруулсан байгаа үзсэн хүмүүс байгаа. За тэгээд ингэсэн гэдэг ингээд маш детальны үйл явдлуудыг ярьсан. За тэрний дараа юу болсон бэ гэдгсэн чинь тэр нөлөөлөгч ихнэр бол нөгөө бүсгүй рүү залгасан байна. Тэгээд залгаад бол юу гэж хэлсэн бэ гэхээр одоо уучлаарай тий одоо ингээд уучлахгүй юмараа одоо ингээд чамайг тайтгарахад идгэрэхэд бол ингээд тусламар байна. Би одоо ингээд 7 хоногт очирсан байгаа бичлэг устгах чахал гэж. Ер нь гол санаа нь бол одоо миний ойлгож байгаа тий. За тэгэхээр энэ бол одоо их баг хэмжээнд бичлэгүүдийг ингээд наривчлаад задлаад ингээд үзэх юм бол за ялангуяа сүүлд тэр инфлюенсерийн оруулсан бичлэг эдрийг үзэх юм бол ямар ч байсан тэр бүсгүйг бол насан туршаагүй жоохон 14 5 байхад нь бол одоо бэлгийн харилцаанд орсон гэдэг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ манай монголчуудын тэг манайхны зарим нэг жоохон мулгун хүмүүсийн ярьдаг үндслийг гол үндслэн болгож дайрж өөрийгөө зөвтгөх гэж оролдож байгаа. Тэр нь юу вэ гэхээр өөрөө намайг үзсэн. Өөрөө над руу зураг хөрг явуулсан. Тэгэхээр нь би одоо хүслийг бараг хангасан. Би тэр үедээ тийм гэж мэдээгүй гэдэг ийм гурван том үндслэл төвшүүлж байгаа. За тэгэхээр аль ч нөхцөлд энэ гурван том үндслэл бол өөрийнх нь тэр үндслэл бол тэр хэрэг үйлдэгчийг бол хамгаалах, өмгөөлөх нотлохоо болохгүй.
За яагаад вэ гэхээр нэгэнд насанд хүрсэн тэр хүн бол нөгөө хүнийгээ бол насанд хүрээгүй тэ болохгүйг нь бол тогтоох, мэдэх, за мэдсэний үндсэн дээр тийм харилцаанд орох ёстой. За тэгэхээр нөхөр бол ямар ч байсан насанд хүрээгүй тэр охинтой бол ийм харилцаанд орсон. За тэр үед бол би одоо эхнэр хүүхдээ ингэж өрөөр нь тавиагүй гэж хэлж байгаа. За тэр нь бол мэдээж хүний ёс зүйн асуудал учраас бол тэр эхнэр хүүхдээ яасан ийсэн гэдг нь бол хойш нь орхиж. Харин яг энэ кейс дээр бол энэ үнэхээр болох уу? Болохгүй тий. За энийг бол болохгүй гэдг нь бол бид бүгдөө хүлээн зөвшөөрөөд нөхөрт бол хариуцлага тооцох шаардлагатай. За зарим нэг хүмүүс тэгвэл за тэр хохироод байгаа хүнд тэгвэл юу яа л та? Гомдол гаргал та гэдэг. За ийм тодорхой хэрэг дээр за ялангуяа олонний танил олонд нөлөөлдөг ийм үний хэрэг дээр манай тэр байгууллага элдв юмнууд бол заавал хүний гомдлын тэрийг гэлгүүгээр шалгадаг байх хэрэгтэй. Үнэхээр шалгахыг хүсвэл энд бол хууль эрх зүйн гарц байгаа. Шалгах хэрэгтэй тийм. За ангих хэрэгтэй. За тэгээд араас нь хэд хэдэн өмнөх постууд за янз бүрийн юу болж байгаа, яаж байгаа, хийж байгаа буюу тэр инфлюенсерыг бол тодорхой хэмжээнд тэр эмэгтэйхэн бол насыг бол мэдчихсэн байна гэдэг зарим нэг шийдвэрүүд гарч ирсэн. Ингэхлээр энэ бол ерөөсөө гарцаагүй тий ийм хэрэг гэдэг нь бол тодорхойлчихж байгаа. Энийг зүгээр одоо эрх бүхий байгууллагын зүгээр л шалгах хэрэгтэй. Шалгах хэрэгтэй тий. За яг энэ хүний хэрэг кейстэй холбоотой нэг 2 өдрийн дараа бол тэр хатам аавынхан тий хэрэг явдал бол гарсан. За хатам аав нь бол бид бүгдээрээ л мэдж байгаа сошиал медиа хэрэгжилж байгаа ер нь аль эрт нийлнийг бас нэг иймэрхүү асуудал юмтай бол орооцолтдог энэ талаараа бол бас нэлээд нэр олсон ийм ус төрч байдаг бид нар бүгдөө мэдж байгаа. За одоо нөгөө гаргаж тавьсан эмэгтэй нь бол тэр одоо ардсан намын гишүүдийн одоо Viber чат юм шиг байгаа тий тэрэн дээр гаргаж тавьсан байлаа. Одоо энийг тэгээд хэрэг болгоод ингээд цаашаа явах бас боломж байгаа юу? Шалгах ёстой юу? Шалгах ёстой ялгаа واخхой. Тэ энийг бол үүсгэх хэрэгтэй. За нөгөө нэг бүжигч нь бас нэлээд олон тийм даагч дартай бас тийм бүжгийн урлаг энэ залуучдын дунд бол их хүчтэй нөлөөлдөг юм хүн юм байна. За тэр хүн бол одоо ямар ч байсан насанд хүрсэнтэйгээ үерхчихсэн бүсгүн хаан бол хөдөлмөрийг бол мүлждэг байсан нь бол тодорхой юм байна тий. Байр хусалж өгсөн. За тэгээд тэрнийхээ юунд мэдгүй тэрний дөрөв үедээ арайч тэрний юугаар ингэж яадаггүй байсан баг. За гэтэл тэрний дараа тэр бүсгүүтэй хамт одоо бүжгэлдэг байсан арай эртхэн тэр production гэх юм уу тэрэнд орсон бүсгүй бол гарч ирээд нөгөө өмнөх инфлюенсерийг бол Эрдэнэт тэр жоох охиныг бол оролцсон гэж мэдэгдсэн. За дараа нь бол өнөөх сүрхий нэртэй студийн бүжигчиг ч гэсэн бол намайг оролцсон. За хөрөнгө мөнгө шударгаар хуваарлж өгдөггүй, цалингийн ч өгдөг байсан гэдэг мэдэгдсэн. Ингээд маш том мэдээллүүд ингээ гараад ирлээ. Өнөө маргааш та бас ахаад юу гарч ирэх юм бол бид нар мэдэхгүй байна. Тэгэхээр энэ хоёр кейсийг хоёулынг нь бол нэгтгэдэггүй, тус нь байдаггүй. Энийг бол шалгах ёстой. За энийг шалгахтаа бол манайхан бол мэдэхгүй одоо тийм заавал тэр нэг хохирогчийн гомдол шийдэл юм ингээд цагтаа дээр ирүүл шалганаа адэр гэж нэг юм хийдүүл шийцгүрсэн маягаар хандалгүйгээр өтөртэй дэрүүдэр чи ингээ олон нийтийнхаа сүлжээн дээр олон нийтэд ингээ стейтменттэйгээ ингээ гаргачлаа. Энэ мэдээлэл байдгаа гэж үзээд ингээд шалгахад яадаг юм бэ гэж хэлмээр. За тэгэхээр ерөөсөө ингээд охид эмэгтэйчүүдийн эсрэг иймэрхүү хэрэг юмн дээр бол түрүүний ярьж байгаа тэр тий өөрөө хүссэн. За өөрөө зураг явуулсан, өөрөө намайг үтсэн, тий өөрөө тэгвэл уухгүй байхгүй бас өөрөө очиж уулзахгүй байхаас гэсэн нэг юм мангар шалтгаануудыг ярьж тий ингэдэг байх нь бол уучлаарай энэ хууль эрх зүйн үүднээсээ ч тэр хүн өсний үүднээсээ ч тэр энэ ерөөсөө зөвтгөл болохгүй. За тэр үтэл зүгээр шууд мангар жишээ аваад тий мэдхгүй одоо хоёр хүн ингээ бэлгийн харилцаанд орох гээд хоёулаа шалгалцсан байж байгаа. Гүүг одоо би хүсэхгүй байна боллоо гэд хувцундраа өмсөх нь тий гүүг одоо хоёулаа зүгээр шалтан цуг гиптийг хийчих болох тийм эрхтэй одоо мангар жишээ авч ярихад тийм үү. Тэгэхээр энийг хүндэлдэг, энийг ойлгодог аль талд ийм консент байх хэрэгтэй тий одоо ийм зөвшөөрөл байх хэрэгтэй гэдгийг мэддэг
хүмүүс бол одоо ер нь залуучууд бол тийм болцсон мэддэг болцсон тий. Одоо уучлаарай одоо манай ах эгчнэр үеийнхэн л тийм ойлголтгүй байгаа хөө одоо. Тэгэхээр энэ байдлаас бид нар салах хэрэгтэй тий. Одоо ингэж эмэгтэй хүнийг өөрөөсөө сул дорой нөхцөл байдалд байгаа, байр сууринд байгаа хүнийг аргагүй байдалд оруулж өөрийн зөвшөөрсөн юм шиг, өөрөө хүсэж байгаа юм шиг байдалтай бүр манипуляц хийж байгаа шүү дээ тий. Ялангуяа тэр нөлөөлөгч нөхөр бол тэр жоох хөвгтүүд бол манипуляц их бүрэн боломжтой гачин яриатай нөхөр гэдгийг бид нар бол ингээд олон контентоос нь мэднэ тий. Зөвчнөө олон нэг ч гэсэн манипуляц хийдэг юм шиг байна. Тэгэхээр ийм байдалд оруулах нь хүртэл өөрөө асуудлаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Жин маш нарийн зүйл байгаа маа гэдэг. За тэгэхээр энэ хэргийг бол хэдүүлээ ингээ эсэргүүцээд болоо тий ингээ чдөө гэж хэлэх хэрэгтэй. За нөгөө талын тэрийг энэ асуудлыг бол илэрхийлсэн хүмүүсээс бол маш их зориг гарч байгаа, маш их золиос гарч байгаа. За маш их тийм сэтгэл санаа, бие бэлтэр, оюун санааны зөндөөх тийм одоо эргэлзээ тэд нар дунд үүсэж байгаа. За тэгэхээр ингээд тэр олон зовлон бэрхшээл ямиг туулаад ингээд илэрхийлчихэж байгаа хүмүүсийг нөгөө талынх нь мангарыг гаргалгаанд ороод үгүй би тэр ах гэдэг чинь тэр ах боллаг хүн мундаг хүн гэсэн тэнэг комментэнд нь хавталгүйгээр те. За тэгээд тэр ярьж байгаа өөрөө ирсэн нэ тэр гэсэн зүйлд нь хавталгүйгээр бид нар шудрахыг шаардах хэрэгтэй байна. За тэгэхээр ийм зүйл ер нь бол тохиолдсоор л байгаа, одоо ч тохиолдож байгаа, за ирээдүйд ч тохиолдох боломжтой. Энээс яаж сэргийлэх вэ нэ тэр гэсэн өчнөө олон арга бий те. За тэгэхээр энэ талын мэдлэг ухаан юм сургалт юмыг бол сайжруулах нь бол хамгийн гол аргын нэг. За бид нар бүгдөө энэ тал дээр бол мэдрэмжтэй ойлгомжтой байгаад тэгээ энэ тал дээр бол гэж ажилтдаг байх хэрэгтэй байна. За эх 7 хоногт хэдүүлээ өргөжлүүлээд энэ шудрах усыг шаардцгаая. За тэгээд охид бүсгүүчүүдийн эсрэг те за сүрхийн нэг олон улсын хэллэг эдгээр бол одоо гендер суурилсан хүчирхийллийн эсрэг бол дуу байхгүй тэмцдэг байя. Энийг бол одоо болно бүтнэ гэдэг юм сүртэн штэ гэдэг ч юм уу. Ийм хачин үг хэллэгээр хааж боодог ийм байх хэрэггүй юм байна гэдгийг ойлгоцгоё. За одоо тэгээд энэ зүйлийн эсрэг хэдүүлээ чадхаараа ингэж пост ээж стори оруулж ингээд тэмцдэг байх хэрэгтэй байна. Тэмцэцгээрэй гэж уриалмаар байна.